Дорж готог гэдэг зохиолч ч өөрөө ямар төрөл жанр авчдаг зохиолч вэ гэдгийг одоо анхаарч үзэх хэрэгтэй байх л та. Тэгээ энэ хүн бол өнөөдөр зүгээр миний бодлоор Монголд одоо амьд хэрэг байгаа хамгийн том зохиолч гэж бодож явдаг. За ингэж бодохын ямар шалтгаан байна гэхлээрээс яг үүндээ одоо энэ 90 оны ардчилсан хувьсгал гэдэг юмд оюун санааны хувьд бэлтгэж өгсөн хэдхэн зохиолчийн нэг нь бол энэ Дорж готог гэдэг зохиолч гэж хэлж болно. За тэр тэнгэр дуурахын өмнө ч гэдэг юм уу. Өмнө одоо социализмын үед бичсэн зохиолууд нь тухайн нийгэмтэйгээ дэрсэлдсэн шүүмжилсэн ийм мөнгө ажтай байсан. За тэгээ явж шалгалтанд орж байгаа хүүхдүүдийн асуултанд орж байгаа энэ төр бол зохиолын утга гэдэг зүйлийг бол мэргэжлийн хүмүүс анхаарч үзэж байгаа хэл та. Ер нь ингээд нэг зохиол өгүүлэг юм уу арман тууж байлаа гэхэд эсэст ямар утга гарч байгаа юм бэ гэдэг нь зохиолын гол шалгуур байдаг. Тэрийг гаргахын тулд янз бүрийн зөрчил ашигладаг, янз бүрийн дөрвүүд ашигладаг. Тэгээд нэг утга гаргаж байгаа. Тэр энэ нохой гэрт хүн урдгуу гэдэг зохиолын хувьд болохоор тэр төгжөв гэдэг нөхөр нь эзгүй айлын гэж очиж сууж байгаа л да. Учиргүй тэнд яраад гинэ тэр юм бол байхгүй л да. Тэгээд одоо нохой нь ингээд боргож байгаад тэгснээ гэрт орж ирсэн хон дахиад боргоод юу болов гэдэг ингэсэн чинь одоо морин боргож байна шүү дээ. Тэр морин боргох хооронд төгжөв бол сандраад малгайгаа буцааж өмсөөд ингээд хүнийрхүү байдлаар сонцоо сууж байна гэд. Буруу газраан, буруу цагтаан байгаагаа мэдрээд шүү тэр хүн. Тэгтэл нохой нь ороод ирж байгаа. Нохой орж ирээд тэрүүгээр бас ингэж явж байгаад нөгөө гадаа боргоод байсан амтэн чинь сүүлдэн бүр сүүлээ хавчаад гараа авчиж байгаа. Тэгэхээр яг төгжөв шиг. Өөрөлд юм бол нохой төгжөв хоёрын төрийг зэрэгцүүлд төрслөөд хүн бол тийм ээ байх ёстой газраан байх ёстой цагтаа ингэ байх. Өөрөөр хэлбэл амьдралд байр суурийн зөв эзлэхийн тухай утгыг бол илэрхийлж байгаа л да. Энэ нь бол өнөөдөр амьдралд хөл тавьж байгаа, тавих гэж байгаа хүүхдүүдэд тавьсан байгаа хүмүүс ч гэсэн сургамжтай тийм утга илэрхийлж байгаа зохиол гэж бодож байна л да. Яг миний бодол энэ бол уран зохиолын хүмүүс хамгийн нэг сайхан юм нь уран зохиол чинь нэг хариу гардаг үлдээ. Янз бүрээр өөрөөрөө тайлбарлаж болдог. Уран зохиол бол хамгийн гол нь сайхан байх гэдгийг чухалчилж үздэг. Нэг дээр нэг тэнцүү хоёр гэдэг бол математикийн үнэн байх тухай асуудал. Уран зохиол бол заавал хоёр гаргах шаардлагагүй. Нэг дээр нэмээд 11-ийн 2-1-ийн 5-ын зэрэгцүүлж биччихээд харахад сайхан байхаа учраас гэж тайлбарлаж болдог. Үнэн байхаас илүү сайхан байх. Сайхнаа үнэн гэж үздэг. Жишээлбэл яваа холонгийн бие хаан төрөө үйлчлэгийг ингээд хөхөн махан тэнгэрийг эзэнхэн төрлөөч гэх юм уу цас цагаан уулыг эзэнхэн төрлөө гэдгийг ингээд яг нөгөө бидний үнэн гэдэг шалгуураар үзэх юм бол энэ хүн шиг худлаа юм байхгүй шүү дээ. Утгагүй зүйл шүү дээ. Гэтэл уран зохиолд энэ сайхан байдаг. Тэр хүнд хэрэгтэй утгыг гаргахын тулд наан нууц хамаргийн гэж яриад байл дээр учиргүйх нууц хамар гэсэн юм ч байхгүй л дээ зохиол дээрээ зөвхөр. Тиймэрхүү өгдлүүдийг ашигладаг энэ уран зохиолын маш түгээмэл өгтүүн сэдв байж байдаг. Жишээлбэл тулга тамир арман байж л байна шүү дээ. Тийм юм зөндөөл гарч байгаа шүү дээ. Тэрний цулаал долгор Эрдэнэ хоёр салаад явдаг ч юм уу тий. Дулмаа салаал ахаал өөр өнцөг тэр зөндөөл юм байгаа шүү дээ. Тэгээд тулга тамир арманыг өнөөдөр тэгвэл тэр талаас нь ярихгүй л байгаа шүү дээ. Тэгээд энэ нэг юм шалгалт гэдгээр талиндуулаад байгаа мó цаана усрын шалтгаан байгаа мó мэдэхгүй. Зориуд ингэж яа. Тэгээс үүлдэн бүр одоо тэр шалгалтаас хайлаад уран бүтээлийн аль 80 онд бичсэн зохиолын тэр ахмад зохиолч руугаа илдвэр хилээд байгаа энэ нь бол ерөөсөн буруу шүү дээ. Тийм байж болохгүй шүү дээ энэ чинь. Тухайн зохиолч зохиол бичснийхаа төлөө утгаан сайхан гоё илэрхийлснийхаа төлөө хариуцлага хүлээх ёстой юм уу гэвэл уран зохиол гэдэг юм чи өөрөө утгагүй болчихно л доо. Байж боломжгүй болчихно. Оршихгүй болчихно. Гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ дээр бол зохиолын хувьд бол асуудал байхгүй зүгээр тайлбарлаж байгаа тайлбаруудаа л байгаа. Тэгэхээр яг шалгалт руугаа орохдоо ямар байдлаар асуулт энэ төр үүс тайлбарлаж бичгийг даалгасан тэр нь бол одоо нарийн юм хараагүй л байна л да би. Зүгээр нь энэ сошиалын ямыг хараад юм уу тэгээд зохиолыг одоо мэдхийн хувьд бол энэ чинь эцэс зохиолч уран зохиол гэдэг юм чи хүний амьдралд хайртай байхад л сургадаг зүйл. Тийм. Бити тэрүүн шиг болоорой гэж жигшүүлдэг. Дандаа сайхан юм бичээд ингээд байвал хүүхд сургамж авахгүй штэ. Зөрчил гэдэг юм чинь байгаа цагт сайн ба муу тал гэж байна. Тэрийг харьцуулж ийж хүн ухаарж ойлгож аавна гэсэн үг л. Тэгэхээр нийгмээрээ л одоо уншихгүй. Ер нь тэр маргааныг ингээд харж байхад зохиолын бүрийн ихээр нь уншиж ухаарсан үе ер нь байгаа мó. Зөвхөн л одоо тэр сошиалын маргаандаа л мэддэг чаддаг баримжаагаар оролцоод байгаа юм шиг л харагдаж байгаа жишээтэй л байгаа штэ.
Гихмээр бид нар бодмоор энэ өндрийн бидний нийгмийн нүүр царай ахмад зохиолчтой уншихгүй байгаагийн сайн зохиол гэж юу байдгийг ялгаж салахгүй байгаагийн л хор хөнөөл. Гэхдээ боловсролын систем өөрөө уран зохиол Монгол хоёрын хичээлээ нийлүүлээд уран зохиолыг үнгүүдүүлээд ингээд яваад байгаагийн үр дагавар юм шүү дээ. Тийм одоо EBS хичээлийг бол хүн болгодог хичээл, мэдлэгтэй болгодог хичээл гэдээ хоёр хуваалаа гэж бодоход уран зохиол бол хүнийг хүн болгоход хамгийн бууртайгаар ханддаг тийм хичээл. Тэрүүнийг орхидуулж цагийг багасгаж тэгээ багш нар өөрсдөө ач холбогдол өгөхгүй, гол нь өөрсдөө уншихгүй энэ төр байгаагийн одоо хор хөнөөл бол илэрч байгаа шүү дээ. Тэгэхээр л одоо сэтгэлгүй, харгас юмыг ойлгодог тийм ээ, хүний жаргалыг хуваалцаж чаддгүй, зовлон хуваалцаж чаддгүй, хар амиа ботсон ийм хүмүүс энэ төр бий болгож чинь бол утга зохиолын боловсролтой шууд холбоотой асуудал гэж үздэг л дээ. Тийм. Нөгөө талаас хүүхдийг одоо юу ч мэдэхгүй амтэн шиг ингэж баргалжил цэвэр ариун юу ч мэдэхгүй юм шиг байдлаар ханддаг бол худлаа штэ. Хүүхд бол одоо за тэгэл нэг 5 6 дугаар ангиас эхлээл бүх юмыг мэддэг болчихж байгаа штэ. Юу бид нар л өөрсдөө хүүхд юу ч мэдэхгүй гэж байгаа боловч цаадуулсан бол бүх юмыг мэдж байгаа. Тэгэхээр бол тэр зохиолыг уншаал төгжвийг дуурайгаад ч юм уу тэгнэ гэж байхгүй. Ерөөсөө мэдж байгаа цаанаа. Тэр байтугай юм мэдж байгаа. Өөрсдийнх нь бүр амьдралд нь бодтоор харагдаж байгаа. Тийм байхад бид нар одоо хүүхдүүдээс тэр амьдралын үннийг нуугаад ахын зөв юм уу? Тэрийг зүгээр тайлбарлаж ойлгуулах нь зөв юм уу гэдэгт бол бас нухастай хандах ёстой баг. Тэрэнд бол зохиолчдоо нухастайгаар хандаад аль насныхан уншиж болохоор л зохиолчтой энд бол тийм. Учиргүй нэг тийм насны ангил зааг бол байхгүй шүү дээ. Тийм л зохиол гэж бодож байгаа шүү дээ. Тийм. Тэг яг нь зохиолчос зөвшөөрөл энэ төр ном энэ төрд оруулахад бол зохиогч эрхийн зөвшөөрлөө авдаг баг. Тийм. Аныгийн шалгалтын өмнөд бол тэгэр болгон авдаг юм бол ер нь гэхдээ тухайн үндэснийхэн боловсролын энэ сорох эцэгт нь орно гэдэг бол тухайн зохиолчийн хувьд бол маш том үнэлэмж байдаг. Тийм онцлогтой шүү дээ. Хамгийн мундаг нэртэй сайн зохиолч нарын сайн зохиолуудыг ялгаж хойч үеийнхэндээ уншуулдаг. Энэ бол магадгүй одоо тухайн зохиолын сайн муугийн бас нэг том шалгуур болж явдаг л да. Тэгээ тэр нь бол одоо бахархалтай сайхан л юм. Нэлтаа тэгээ тэрийг бол за тэр яг ингээд зохиогчтой зөвлөлд нь энэ төр гэдэг бол маш төвөгтэй баг л та. Тийм сэдв хийж байгаа хүмүүс бол өөрсдөө бас утга зохиолын боловсролтой мэргэжлийн хүмүүс байж байгаа. Тэгээ яг нөгөө нийгэм өөрөө одоо сайн утга зохиолын боловсролоор бэлтгэгдэж чадаагүй байгааг л харуулж байна шүү дээ. Тийм хар масын урлаг одоо уран зохиолын ер нь дэлхийд 4 хуваагаад байна шүү дээ. Одоо элит буюу шилмэл уран зохиол, классик буюу сонгодог уран зохиол, за тэгээд энэ хэнцэр буюу одоо хөнгөмсөг цагаан уран зохиол, энэ хар масын буюу одоо олон нийтийн уран зохиол гэдэг. Тэр нь олон нийтийн хар мас, харанхуй мас гэдэг чинь бол энэ сошиалын одоо комментийн сэтгүүгээр л явдаг. Тэрүүнтэй одоо тэрсэлдэж байгаа бол зохиол сайн болжээ, мэргэжлийн болжээ, элит зохиол болж, элитээс сонгодог руу орох бүрэн боломжтой гэж үздэг байхгүй. Хэнцэр юм уу? Масын уран зохиол бичээд чи дэлхийд даяар нэртэй хүн болж болно. Гэхдээ тэр хизээж классик гэдэг ангилд бол орох боломжгүй л байдаг л та. Тэгэхээр энэ нь ингээд утга зохиолын боловсрол манай нийгмийн өөрийнх нь утга зохиолын боловсролын төвшин энэ маргаанд идэвхтэй оролцож яриад байгаа хүмүүсийн уншилтын төвшин энтрийг бас давхар харуулж ил байна гэж ойлгож болно л доо. Айл гэрийн байж байгаа байд үнийгээ саахаа гаргач гэдэг юм уу тийм ээ. Тэр нохойн уяатай байгаа морин дээр нохойн боргоод ах ингээд энэ бүхэл төрслүүд нь бол яг л одоо хөдөөний нүүдэлж авахыг харуулсан. Тэр утгаараа Монгол хавьг харуулсан зохиол гэж. Тэр нь одоо бас эргэж бид нар уншиж хүүхдүүд тайлбарлаж өгөхгүй бол бас нөгөө суурин амьдралд төрж өссөн хүүхдүүд ч юм бол тэрийг таньж мэдэхгүй болчиход байгаа шүү дээ. Тэр үнийг нь одоо бидний ерөөсөө дэлхийд ялгарх ганц юм бол энэ нүүдэлж авах соёл л болчиход байна шүү дээ. Тэр талаас нь бас сонгож авсан байх. Энэ одоо зохиолын сонголтын хувьд бол тийм буруу зүрх юм бол байхгүй л гэж